Өстөлгээд айдавагээр насанаар давлавэ мэлгэлцэлэй оган инаач биндэл вахнач лаху уяцалгээд айдавагээр гэсанаар давлавэ асхоролай оган инаач амдэл вахнач лаху وخبصوبگید айдаваге харасан хар тавлаве халгэцэлэй оган кинач хамтам махнач лаху Horse Radio хамтлаг Багтайраг live session-д оролцож байна. Бидний live session-д оролцож байгаад маш их баярлалаа. Тэгээ өнөөдрийн дугаар маань онцлогтой. Бид нар Өвөр Монголын Хөхөтөд ирсэн байна. Тэгээд бас Улаанбаатар хотоос бид нар бас яг Horse Radio хамтлагийнхаа live session-ыг хийх гээд бас маш олуулаа ирсэн. Тэгээд халуун дотноор хүлээж авсан, өгтөж авсан та бүхэндээ бас баярлалаа. За та бүхэндээс баярлалаа. Хүрэлцээд ирсэн та бүхэндээ баярлж байна. За манай live session-ыг үзэж байгаа яг үзэгчдээ Horse Radio хамтлаг гişүүдээ танилцуулаач дэлгэрэнгүйгээр. Манай хамтлаг бол Өвөр Монголын хүн Хятадын Шинжангаас ирсэн хүн. Бидэн гурав одоо багын найз нэг л нутгийн Шинжаан ил гэсэн газар. Дуучны нэр бол Мент Эсмент. Тэгээд манай бас гитарчин Эрдэнэбаяр. Бидний гитарчин Сүндийн залуу Эрдэнэбаяр бас. Хоёр Эрдэнэбаяр байна. Эдлэхэ хоёр нэр байдаг. Хос баяр гэж нэрлэж хам ба ганц нэр. Тэгээд манай бөмбөрчин Лүү Жан И гэд бас. Тэгээ миний өөрийн нэр Баяндалаа. Баяндалаа. Тий.
Саяны тоглосон дууныхаа тухай Сая дууны нэр бол Мостин даваа гэсэн дуу. Бидэн тэнгэр уулыг дахаад амьдэрдэг байхгүй. Тэгэл дандаа одоо нүүдлийн зам бол бүр даваа штт. Тэгэл даваа. Тэгэл бидний нутагт давааны дуу харин байдаг. Тэгэл Мостин даваагийн нэг шилгаал тэгээ иймнээ дуу хийсэн юм аа. Ер нь Horse Radio хамтлаг ямар урсгалаар одоо тоглодог вэ? Өөрсдийгөө тодорхойлвол Бидэн тэнэг урсгал гэсэн юмнаас хол шиг байя гэтэл. Тэгэл нэг батсан санснаар л нэм хийж гин. Энэ талаар авч хэлвэл бас тийм тодорхой биш. Бидэн бас нэг дуу хийхдээ бараг нэг 6 сар юм уу жил хэдий удаа хөөрлээд янзлал тэсвэлд нь за энэ шиг болох юм байна. Энэ янзаар тоглоё гээл тэгэл нэг хоорондоо тохироод тэгэл тоглолт юм аа. Дараагийн дуу ямар нэртэй дуу байгаа вэ? Дараагийн дуу Дөхөр 7 гэдэг нэг бидний түрүү жил бичсэн нэг дуу, шин дуу. Бидний одоо баг үед тэр настай хүн чинь гээл сөнигээл гэдгийг од хараал энэ жил ямар өвөл болох гэж байна гээл гоё мэддэг штэ. Тэгэл бидний л хизээдээ хотод игээл гэдэг харах Дөхөр 7 харагдаг байхгүй 7-од. Тэгэл тэн Дөхөр 7 гэ. Тийм Дөхөр 7 гээд Одоо Тохир 7 Шанаг 7 гэж. Шанаг 7 тий. Шанаг 7 гээд Тэр одны тухай дуу юу? тий. За. За маш сонирхолтой. Манайс нь одоо баг цаг нь баг үеийн юм бол ариун дурсамж бол ариун байд юм аа. Тэгэл бүр тэнтэйгээ холбоотой. За бүгдээрээ сонсцгоё. Маш сонирхолтой сонсогч байна. За
Баярлалаа. Багтаарыг лайв сешнийг үзэж байгаа үзэгчид маань Horse Radio хамтлагийг за 2024 оны Playtime Festival дээр бас ирж тоглосноор маш сайн мэдж байгаах. Тэгээд ер нь Монголд ирж тоглолт хийх фестивалд оролцох тэр мэдрэмж үзэгчдийн одоо хүлээж авсан байдал ямар санагдсан бэ? Та хэдийн хувьд? Бид нь Монголд очиж тоглоод өнөө сэтгэл амар өндөр байсан. Яг тэр Playtime-д очиход шууд хөдөө тал дээр Одоо хөдөө тал дээр чинь одоо уулаасаа харчих нь үйлдэ хөх тэнгэртэй сайхан уламжлахаа. Тэгээд нэг одоо тийм сайхан хөдөө тал дээр тоглох чинь нэр сайхан юм аа. Тэгчээд бас одоо манай Монголын чинь бас сайхан их сайхан санагдсан. тий. Их сайхан санагдсан. Баярлалаа. За Багтаар лайв сешн цувралаар хит хитэн тоглолтыг зохион байгуулж байгаа. Тэгээд саяхан бас хонь цагаан үйл гэдэг нэртэй тоглолтыг одоо бидэнтэй хамтарч ажилладаг Хаан банкны хүүхдийн зуугийн салбарт байдаг одоо Хаан чатарт зохион байгуулсан. За 11 сарын энэ оны 11 сарын 8-нд харин бид нэр Horse Radio хамтлагтай хамтарч нэгэн гайхалтай тоглолтыг бэлдэж байна. Тэгээд яг энэ тэр тоглолт бол одоо Horse Radio хамтлагийн Монгол дахь одоо бие даасан тоглолт байх нэ. Тэгээд энэ тоглолтын талаар сэтгэл тэгээд та хэдийн бэлтгэл одоо ямар дуунуудаа бэлдэж гин одоо ер нь сэтгэл хэр байна? Бид нэр Playtime тоглоход нэг 6 дуу тоглосон. Тэгэл энэ удаа хэрвээ нусхаа концерт гэвэл бас нэг 16 17 дуу. Тэгээд одоо сонсохын цаг 1 цаг хагас 2 цаг дан шахуу одоо би нэг сайхан нэг гой сул тавиад нэг Сайхан тоглолт тоглоё гэж л бодож байна. За бүгдээ алга ташаа. Тэн сая сонс одоо хэлсэнчлэн цаг 30 минутаас бараг 2 цагийн тий тэгээд 16 17 дуу тоглоно. Тэгээд дээрэс нь бас бид нар Монголоос зочин хамтлагууд бас одоо урьж байгаа. Тэгэхээр 2 3 хамтлагийн тоглолт болно. Тэгэхээр яг амьд төгжим за тэгээд перформанс одоо ямар байдгийг одоо өвөр Монгол Horse Radio хамтлагийн перформансыг сонирхож байгаа бүх хүмүүсийг энэ тоглолтод урьж байна. Та хэд мэн бас үзэгчтэй ураарай. Тэгээ бидний тоглолтыг ирж үзээрэй. Баярлж байна. Бидэнд бэлэгтэй шүү. Бүгдээрээ ирээ. Бэлэгтэй очноо. Бэлэгтэй очноо. Анс бэсэ хайр сэтгэл аваад очие. Танс ирээрээ. Вау. Ямар дуйлаа?
За манай үзэгчдийг үзэж байгаачлан маш Horse Radio хамтлагийн одоо амьд перформанс бол маш гайхалтай ийм гоё тоглолтыг үзүүлдэг хамтлаг байгаа. Тэгээ бүгдээрээ Horse Radio хамтлагийг Монголд ирэх яг тэр үед нь ганцхан удаа болох тэр тоглолтыг хамтдаа үзээсэй гэж дахин хэлмээр байна. За саяны One Day гэдэг нэг өдөр гэдэг нэртэй дуу байна. Тэгээд ер нь юуны тухай дуулж байгаа вэ? Хижиг өвчин болсон шүү дээ. Тэр нэг 3 жил гэрдээ суугаал, хоол хийдгэн сураал тэгэл тэр үед амар өдөр чи адилхан игээл өнгөрч байна. Тэсүүлд нь миний нэг бичсэн ая байсан. Тэгээ манай нэг Монгол өсгийн төв гэдэг залуу Тэнгис гэд хэлж надад нэг үг өгсөн. Энд дэр нэг ая тааруулаад үзье. Тэгэл төв өдөр амар ойр монголч амар удаг юу штэ. Элсний тийм амар шуурга болол шаарлал игээл тэр өдөр яг энэ дуу хийгээ барсан. Тэгэл бид хоёр байсан. Тэгэл сүлжин дээр гаргаал явуулсан чинь яг тэр өдрийн тэр нэг өдөртөө жоохон онтон шиг санагдлаа гэх хүмүүс гэрдээ сууж агаад. Тэг хэлж байгаа нь бол бидний заримдаа тэр нэг нас чинь нэг л өдөр шиг л тэгэл нар мантал нар шингэх тийм нэг байдал тэгэл хэлий гисэн юм аа. Баярлалаа. Олон юм ярьчих. Баярлалаа гоё шүү дээ. Бүгд алаад шээ тий. За тэгвэл адгийн дуу. Адгийн дуу. Нөгөө бид чи адгийн гингүүт бас арай өөр утгаар орж ирнэ. Сүүлийн дуу хэлэх чинь тий. Жаргах дуу гэж байгаа шүү дээ. Жаргах дуу. За дахиад нэг зүйл нь болохоор дууны сэдвүүд мэдээж ингээм амьдралын хэв маяг за ахуй маш ингээл олон ийм сонирхолтой зүйлүүд байна л да. Тэрнээс гадна ер нь монгол хүн байх нь одоо утга агуулгын үед одоо уран бүтээлч байхад танай хамтлагт ер нь уран бүтээлийн үед хэр нөлөөлдөг вэ? Одоо соёлын тэр одоо үндэсний хөгжмүүдийг ашиглаж байна. Бид нэг ийм нэг байдалтай. Одоо багаас нэг аав ээжтэйгээ хамт тэгэл өссөн. Тэгэл их сургууль суухдаа хот ороод тэгэл нэг хуучны амьдрал болоо шинийн амьдрал хоёрын хоорондох зөрөө амар их. Тэг заримдаа одоо бид нь одоо тэр нэг хөдөөний амьдрал гэж бас одоо бидний биеийн дээр авч хэлвэл байхгүй болсон шүү дээ. Тэгээд бид нь тэр нэг хөдөг энэ бодсон сансан дотроо нэг тийм нэг хөдөөтэй шиг нартай, үүлтэй, устай тийм нэг газрыг одоо өдөртөө бол нэг хэм дотор адилхан хүнтэй адилхан WeChat хэрэгжилж гэн, хоол идэж гэн. Гэхдээ бид бас нэг март чадахгүй нэг зүйл байхаа. Хизээдэн чамаг гээл им нэм хичхий, тийм юм хичхий гэл олон дотор онцгой бай. Гэл тийм нэг дохио өгдөг. Тэгээд бид нар бас заримдаа одоо өнөө сайхан Монгол соёл өнөө сайхан бид нарт аав ээж үлдээсэн тэрнийг сэтгэмж, амьдралын ухаан, байгалыг ойлгох, мэдрэмж, бүх юмыг ойлгох тэмнээ мэдрэмж өнөө сайхан. Тэгээд тэргээ уран бүтээлдээ орлоо дуулж л явжээ гэл тэгэл бодож байгаа. Тэгээд маш их баярлалаа. Horse Radio хамтлагтай бүгдээрээ дахин алаад ташаа.
새로운 amor quieres el que 새로운 amor quieres el 새로운 amor quieres el que 새로운 amor quieres el que
새로운 나무 해를 살까 баярлаа. За хүртэлсэн та бүхэндээ баярлаа. Баярлаа. За удахгүй тэгээд Улаанбаатарт уулзцгаая. Эгэ. Yeah.